Усан спортын 70 хадад клуб 15 жилийн арга хэмжээний их хүрээнд дэлхийн усан спортын холбооны зөвлөх дасгалжуулагч Жон Онсон эгөрч тамирчид дасгалжуулагчдад зориулсан олон улсын сургалтыг зохион байгуулж байна. My name is John. I've been a coach for. Намайг Жон Онсон гэдэг. Би карьерийнхаа 22 жилийн хугацаанд дандаа олон улсын хэмжээнд дасгалжуулагчаар ажилласан. Тэгээд энэ удаад бол 6 хоногийн сургалтаар 70 хадад клубын урилгаар ирсэн байгаа. Намайг урьж авчирсан 70 хадад клубын дасгалжуулагч сугармаадаа маш их баярлалаа. Одоо бэлтгэлийн хувьд бол энд Монголд ирж байгаа 6 өдрийн сургалтынхаа 3 дахь өдөр дээр явж байгаа. Өглөө бол яг онлын хичээлүүд дасгалжуулагч нарт орж байгаа. Үдээс хойш тамирчидтай насны ангиллаас нь шалтгаалаад 2 бэлтгэлүүд явж байгаа. Дасгалжуулагч нарын хувьд бол Монгол дасгалжуулагч нар маш хичээнгөө ийм залуу зарим дасгалжуулагч нар бол техник дээр маш төвлөрч ажилладаг тийм мундаг сайн дасгалжуулагч нар байгаа. Тамирчдын хувьд бол суур одоо мэдгүүдээ аваад суур техникүүд одоо сууринуудаас сурчих юм бол ирээдүйд те дэлхийн давцанд олон улсад гарах боломжтой тамирчид би бол харж байгаа. Дасгалжуулагч нарын хувьд одоо бага насны бага насн дээр нь илүү одоо ур чадварыг сайжруулсан тийм зүйлс дээр ажиллаагүй учраас одоо том насны тамирчид дээр одоо сууринууд нь айгүйх дутуу байгаад байгаа. Тэрэн дээрээс дасгалжуулагч нар те мэдлэг чадвараа сайжруулад өөрийгөө илүү сайжруулад хүүхдүүд дээрээ илүү сайн тулж ажиллах юм бол илүү сайжирна. Тэрнээс гадна одоо дутагдaltaй тал нь гэвэл энд Монголд ирснээс хойш 6-7 бассейнаар орж ирсэн манай танаа Монголд бол ерөөсөө 25 метрийн бассейнууд байдаг. 50 метрийн бассейнууд ерөөсөө байхгүй мөлий. За олон улсын тамирчид те дэлхийн том төвчний тамирчид бол дандаа 50 метрийн бассейнд бэлтгэлээ яадаг. Тэгэхээр 50 метрийн одоо бассейнтэй баазтаа бол одоо багш нарын ур чадвар сайжирснараа бол бааз хамт байж хосолсноор бол танаа тамирчид бас сайжрах бүрэн боломжтой гэж үзэж байна. So I think it would be a good change for the team as well. За энэ сургалт маань миний хувьд маш үр дүндээ сургалт болж байгаа. Яагаад гэвэл World Aquatics буюу олон улсын усан спортын холбооноос усан спортын дасгалжуулагчдын левелийг 2 3 гэж байдаг. За ерөөдөө багш маань 1 2 дугаар левелийг заана гэж анх бид нар мэдээлэлтэй ирсэн. За одоо сургалт маань бид нар өөрсдөө 3 хоногтоор явж байна. Сургалт маань 6-7 хоног үргэлжилнэ. Энэ хугацаанд бид нар зөвхөн 2 дугаар левел биш 3 дугаар левелийн мэдээллийг тэд орно авч байна. За тэгээд дасгалжуулагч маань бидний зорилго мэдээж Монгол улсын усан спортын гадаадад танигдтай. За мэдээж олон улсаас медаль авах зорилготой бага насны тамирчид маань улам одоо сайн техниктэй тамирчид байгаасаа гэдэг том зорилгоор манай 70 хадад клуб маань энэ багшийн маань урьж авчирсан болов уу гэж байна. Тэгээд дасгалжуулагч бидний хувьд бол энэ маш хэрэгтэй мэдээлэл. За анхан шатч бай, дунд шатч бай, мэрэгжлийн тамирчдыг бэлтгэж бай бүх дасгалжуулагч нар одоо бүх мэдээллийг буюу усан сэлт яаж сэлхүүгээс эхлүүлээд бие ам том за мөн миний одоо процесс солилцоогоос бүх юмыг хамааруулад за рефлекс систем гэх бүх юмыг бүгдэнд нь тайлбарлаж өгч байгаа. За тэгээ энэ миний хувьд буюу маад одоо энэ сургалт маань хамрагдаж байгаа процесс бол маш том боломж. Тэгээд маш том одоо толгоогоо цэнэглэх болно гэж харж байгаа. Би 10 настай 70 хадын клубэд сурдаг. Гадаад багшаар заалгах жоохон үгийн заримдаа жоохон ойлгохгүй болохоор жоохон хэцүү. Тэгээ бас орчуулж өгч байгаа болохоор амар. Тэгээд техник эдэр зааж байгаа. Тэгээд гадаад багштай болохоор гоё. Нөгөөний гадаад багш ирсэн чи айгу гоё юм тий. Юу гоё. Энэ сэлэлтэн айгу гоё. Хурд хийгээд айгу гоё. Хайр юу сурч байна? Зөндөө тийм зөндөө олон бас. Нийлээр хурдтай явж сурлаа. Тэгээд дээрээс нь аюу гоё ластайгаа ийшээ яваа аюу хурдтай явсан. Тамирчид болон хүүхдүүдэд бол маш баяртай байгаа. Одоо энэ бассейны орчныг солих, дасгалжуулагчийг солих гэдэг нь болвол тамирчин хүүхдүүдийн сэтгэл зүйд өндрөөр ингээд нөлөөлөд явж байдаг. Ер нь 15 жилийнхаа хүрээнд 70 хадад клуб ямар арга хэмжээ ажлуудыг төлөвлөж байгаа вэ? 15 жилийн хүрээнд 70 хадад клуб 15 ажлыг төлөвлөж байгаа. Одоо энэ маань болохоор багш дасгалжуулагч эхний 2 төлөвлөгөөт ажлууд нь явагдсан байгаа. 3 дахь төлөвлөгөөт ажил маань Дэлхийн усны холбооноос дасгалжуулагч урьж авчирч багш нарынхаа мэдлэг чадвар, тамирчдын ур чадварыг дээшлүүлэх ажиллагаа маань ингээд үргэлжлээд явж байгаа. Дараагийн томоохон ажлууд ямар ажлууд төлөвлөж байна? Дорнод аймгийн Халах гол сум, Буур нууран дээр
15 жилийн ойн одоо задгаа усан сэлэлтийн олон улсын entertainment тэмцээнийг зохион байгуулахад ингээд төлөвлөгдөд явж байгаа.